оршуулахын тулд шадар сайд инх сайхан, хоёул зүй дотоод хэргийн сайд од баяр, Батлан хамгаалахын сайд Сон Пил нарын албаны хүмүүс оролцож, Дашчойлын хийдийн лам нар талигаачдын зам мөрийн заслаа. Талигаачдыг оршуулах үеэр төрийн дуулал ихшгэлж, ясалын буудлага боллоо. Эрэлхэх хүүгүүдтэйгийн салхас гүйцэтгэх ажиллагаа өдрийн 13 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ өдөр өглөөний 7 цагаас өдрийн 13 цагийн хооронд улс орон даяар гашуудал зарлж төрийн далбааг 45 хэмээр бүхийлвлээ. Хоёр цагт орон даяар автомашин галтрэгний дууд дахин өгч төрийн нийт албан хаагчид зогсож хүндэтгэл үзүүлсэн юм. Ард зам амар амгалан баялагын төлөө Атар онгон байгалийн төвмийн удаан галаас хамгаалахын төлөө яваад эргэж ирээгүй энэ дайчид энэ эрэлхийг ирсийн өмнө ийхүү эх орном мэхийн хүндэтгэлээ. Ээжийн сэтгэлд наран мандуулж мэдлээд ижил олон нөхдөдгөн үе мэд шүү гэж